Нэг хоёр юм товчоо ярих гэсэн. Нэгт болохоор ингээд нөгөө мэдээлэл хийдэг юм уу, мэдээлэл хийж байгаа хүмүүс гол асуудлаа ярихгүй өөрийнхөө талаар одоо 30-40 минут ярих. За одоо сүүлийн кейслэн л да сайн зэрэг гишүүний мэдээлэл аягүй чухал мэдээлэл байсан. Тэндээс сэтгүүлчид олон нийт юу мэдмээр байгаа вэ гэхээр таны тэр планкн дээрх засгийн газрыг огцруулах гэж байгаа цаасан дээр нийтдээ хичнээн гишүүн гарын үсэг зурсан юм бэ? Үндэслэл нь юу юм бэ? Гэдгэл асуултанд хариулт авах гэж цаг заваа зарцуулаад 2-3 цаг тэр гишүүнийг хүлээгээд ингэсэн чи орж ирэнгүүтээ хамгийн түрүүнд за би 0 орчод ирээ гингүүтээ дахиж хүлээдгээд ихэнх нь лайв өгсөн байсан те нөгөө зарим нь шууд эфиртэй байгаа юм чинь цаана ажил яваад байгаа байхгүй да. Тэгээ ингээ хүлээл гэсэнд ингээд сэтгүүлч дугаасаа бухимдалтай байсан. Тэгээд хүлээцтэйгээр 37 минут бараг сонссон бэлээ. Тэгээд за ингээд гол нөгөө асуултандаа нөгөө гол юм ярихгүй чухал биш мэдээлэл айгүйх яриад хувийнхаа байр суурь үзэл бодол өөрийнхөө хэрхэн сайн хуульж болох талаар ч юм уу яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө үндсэн гол сэдвтэйгээ холбоотой асуултыг авах гээд асуулт асууя гэд хэлсэн чинь тэгвэл чи явж иж болно, зайлж иж болно гэдэг хандлага гаргаад хөөж туугаад гэрт нь ороо суудсан юм шиг хэвийн хандлага гаргаад байсан. Тэгэхээр нэг ийм л юм болсон. Тэгэхээр үгүй та бас ингээ хүндэтгэх ёстой. Ингээд эн чинь шууд эфир ингээд ажил явж та гол юм ярьчаа чи асуулт асууж болох уу гэсэн. За бит хоёрын маргаан мэтгэлцээ над руу дайраад байгаа тийм л юм болсон. Би яг мэргэжлийн хүрээнд яг зарчимтай ажилласан, орилж дайраагүй, хэрэлдээгүй, асуух эрхийнхээ хүрээнд асуулт асуугаад 3 загнуулаад хамгийн сүүл захиалагч гэж гүтгүүлсэн. Тэгээ за нэг тиймэрхүү болсон. За энэ нэгдүгээр кейс. Хоёрдугаар кейс нь өнөөдөр Батнайрамд л гишүүн бас маш чухал юм ажлын хэсгийг ахалж байгаа шүү дээ тий. Оюутлахаа гэрээний хүү одоо зээлийн гэрээн хүүн буурах юм уу? Онтрегийн асуудлыг яах юм ч гэдэг юм уу? Монгол улсын одоо 3 дахь хөршийн хамгийн том эдийн засгийн одоо утга бүхий юм төслийн хоёр тал яаж ингээд одоо дийл хийх юм бэ? Хэрхэн яаж одоо вин байхаар яриа хилцэл хийж болох юм бэ? Ямар асуудлаа шийдэх юм бэ гэдэг ийм чухал ажлыг аваа явж байгаа. Тэгээд улс төрийн ажил нь ихтэйд үндсэн ажилдаа их бага ороод байгаа юм шиг. Тэгээд нөгөө өнөөдөр бас айгүй хүлээлттэй байсан байхгүй юу? Ямар мэдээлэл өгөх нь, гол мэдээлэл нь яах нь, ямар асуудал дээр төвлөрсөн юм ажлын хэсгийн байр суурь дүгнэлтийг гэсэн чи одоо намайг ингээд дагж гин надад занал хийлж гин гэдэг ингээд нөгөө үндсэн сэдвээ биш өөрийнхөө сэдвийг амар ингээд дүгнэлгээ явчихж байгаа маа. Ер нь ингээд нөгөө хэвлэл мэдээлэлтэй харьцах олон нийт мэдээлэл өгөх PR хийх гэсэн ингээд зарчим дээр чи хамгийн гол чухал поинтоо хэвлэл мэдээллийнхээ өмнө хэл анхаарал сарнаагүй байхад за ингээд товч тодорхой ингээд яагаад гэдэг асуулт үлдээхгүй ингээд юм хумаа ингээд өмнөтгөл юм хумаа гүйцэд ингээд мэдээлэл өгөх мөх гэд ингээд ийм тактикийн энгийн юм шиг мөртлөө юм чухал юмнууд байдаг юм аа. Тэгэхээр зарим ингээд нөгөө мэдээлэл нь одоо үндсэн агуулга биш нөгөө хүнлүүгээ ингээд сэдвэн төөрөө явцдаг. Одоо ингээд Батнайрамдлыг хийн шалгасан бэ, дагсан бэ гэдэг юм хилцүүлэг асуулт үлдээгээд гараа авчдаг. Үндсэн сэдвэн ингээд олон нийтэд хүрдгүү. Уул нь оюутлахын зээлийн хилцээрийг одоо зээлийн хүүг бууруулах, онтрегээ яахын, менежментийн зарлаа яахын ч гэдэг юм уу. Эн чинь одоо бүх хүнд л одоо хамаатай төсөв мөнгөтэй холбоотой чухал манай юм төсөл байгаа. Тахад энэ үндсэн мэдээлэл нь явахгүй юм нэг хувь хүний ийм нэг юм яваад байгаа нь ердөөсө буруу гэж хэлмээр санагдаад байгаамаа. Тэгэхээр асуудал ярьж байгаа хүмүүс, сэдв хүндж байгаа одоо улс төрчид маань хувийн сэтгэл зүй, эмоц, сэтгэл хөдлөл би гэдэг юм а жоохон хойшин тавьж агаад үндсэн асуудлаа аюу үр дүнтэй мэдээлэл өгөх, бусдынхаа цаг завыг хүндэтгэх бид нар ч ажиллаа хийж байна. Та бүхэн ч гэсэн бас ажиллаа хийж байгаа. За хоёрдугаар улс төрөө хийж байгаа бах тий. Ингиж нэг юм эвтэйхэн ажиллахгүй бол хэдүүлээ ингээд нэг үндсэн сэдвүүд нь унаад үндсэн юм лугаа төвлөрөхгүй нэг юм руу орчлоо шүү л гэж хэлэх гэсэн юм аа.